За ер нь бол семестрийн хоорондын амралт 4 сар байгаа. Тэгээ энэ 4 сар дээр шинэ ажилд орсон байгаа. За шинэ ажлаа та бүхэндээ хуваалцъя. Энэ нь Perty Duty Free-д ажилд орсон. Тэгээд өнөөдөр бол ажлын 3 дахь өдөр байна. Эхний 2-7 хоног бол бүтэн сургалттай байгаа. Тэгээд сургалт нь бол яг за заримдаа өглөө 10-аас орой 6 болтол, заримдаа 11:30-аас 6 болтол гээд өглөө өдөр оройн нэг юм 3 төрлийн шифт байдаг. Би тэрнээс өглөө оройн шифт болохоор нөгөө хүүхдүүдэд сургууль төгөөж өгөх, орой хоолой хийх, хүүхдүүдэд цаг гаргах, хүүхдүүдэд одоо тийм оройн ээжийн ажил үүрэг маш их байдаг болохоор би өглөө оройн шифтийг юусан авч чадахгүй. Тэгээ юм өдрийн шифтэнд ажил орсон байгаа. За манай staff parking ажилчдын зохисол нүнгүй байдаг. Тэгээд энэчнээс алхаад энэчнээс шаттл басандаа суугаад тэгээ шаттл басандаа суугаад терминал 1 рүү за нэг 10 минут явт юм уу? За ингээд long term удаан хугацаанд машина таах хүмүүс тэгээд за энэчнээс автобус шаттл бас ирээд тэгээд тэр зүг рүү терминал 1 байгаа. Өглөө ажилдаа ирэхдээ бол ажлаас буцахдаа ингээд шаттл басандаа суугаа авчдаг. За миний ажлын нэмлэх энэгээр аэропортынхаа татгшаа орно. Тэгээ энд нэр байгаа. Нэрнийхээ хажууд Монголын юу байгаа? Төв байгаа. За шаттл басаа ер нь бол 10-аас 15 минут хүлээж байгаа. Яг 10-аас 15 минутын хооронд бол автобус ирдэг. Тэгээд тэр автобусандаа суугаад яг терминал 1 руугаа бол 10 минутаас явдаг байгаа. Ер нь бол ажилдаа очиод машина парклаад паркнасаа бас стейшн руугаа алхаад тэгээ шаттл басандаа суугаад терминал руу очиход ерөнхийдөө надаа нэг 40-50 минут зарцуулаад байгаа. Тэгээ заримдаа автобус нь хурдан ирчихвэл хурдан очиж. Ингээд шаттл бас нь хоорондоо 10-аас 15 минутын зөрүүтэй байдаг болохоор заримдаа хурдан очиод заримдаа ерөөсөө амар хүлээгээд ингээд хоцорчих гээд идэм билээ. Тэгээ өнөөдөр ингээд 3 дахь өдөр болохоор би яг хоцорхоонд бол эрт ирсэн байгаа. За тэнцэнээс манай автобус ирж байна. За тэгээ автобусны дотор ер нь бол яг аэропорт ажилтай. Тэгээд эсгэгчнэр үйлчлэгч аэропорт дээр бүх төрлийн ажилладаг хүмүүсийн машина тавиад автобусанд суугаад бүгдээрээ ажилтдаг терминалууд дээр очдог байгаа. Терминал 1, 2, 3, 4 гэсэн манай 4 терминал байдаг. Заримдаа хөвчлөлийн үед жоохон их нислэгтэй эсвэл нислэг буусан олон нислэгүүд авахцсан үед жоохон юу байгаад байдаг. Терминал руу очих замдаа жоохон төвчрээд байдаг. За тэгээ шаттл баснаас буугаад ажил руу орноо. Терминал 1 дээр ажиллаж байгаа би. Нэг 10 жилийн дараа тэгээ буцаад аэропорт дээр ажиллаж байна. Гоё тийм тогтсон. Бат яг нэг 10 жилийн өмнөх юм гоё дурсамжууд сэргэж байна. 10 жилийн өмнө арай мөнгөтэй компани агарын үлгийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд яг бэбинүүдтэй болоод тэгээд олон бэбинүүдээ харах, кэрлэх өсгөх хэрэгтэй болоод ажилласаа гарч ирсэн юм аа. Тэгээд 10 жилийн дараа Австралид ирсэн. Австралийн Perty олон улсын Монголын бодол дээр ингээ ажиллаа явуулна гэж ирсэн өөрийгөө төсөөлсөнгөө амар сонир мэдрэмж байт юм байна. Тэгээд аэропортод ажилласан чинь амар гоё. Амар татна. Амар fancy. Амар хариуцлагатай гоё санагдана. За тэгээ миний ажилласан Duty Free Avolto гэдэг компани байгаа.
Баяртай навал тэгээ компани 6 твд үйл ажиллагаагаа явуулдаг. 5,000 оронд дэлгүүртэй, яг airport дээр дэлгүүртэй. Тэгээ нийтдээ 76,000 ажилтнтай. Тийм том байгаа. Манай Бэртэд бол яг нэг удаа дэлгүүр дээрээ ер нь 100-аас 150 хүмүүс ажилладаг. Тийм маш том, маш том бүтцтэй том компани байгаа. За тэгээ ажилдаа орлоо. Өнөөдөр ажлын 3 дахь өдөр, сургалтын 3 дахь өдөр байгаа. Тэгээд үнэхээр их мэдээллийн нэг дор аваад ихтэй зарим нэг зүйлүүдийг мартаад байна. Тэгээ өнөөдөр шинэ орчин, шинэ компани, шинэ хамт олон сурах зүйлүүд үнэхээр маш их байна. За ажил дуслаа. Өнөөдөр 3 дахь өдрөөс давгүй шүү. Өөрөө эхний өдрөө болоход бодоход, нэг дахь 2 дахь өдрийг бодоход ер нь их дэжгүй юм шүү. Хүй. За, шаттл бас ирсэн байна. Гүй. Тэгэхгүй бол дараагийнхан бараг 10-15 минутын дараа ирнэ. За, хороод ирлээ. Яг ингээд цагтаа, яг ингээд харж байгаа цагтаа яг машина паркинд тавьчаад автобусаа кетчап хийчихээр ерөөсөө цагийг алддаггүй амар гоё гэлс ирчтэй. Тэгэхгүй бол шаттл басаа хүлээгээд бас 10-15 минут болоод тэгээ паркинг дээр очиж машина аваад машинаас гэртээ ирэхлээр яг нэг цагийг зарцуулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо жоохон цагийн амар зөв зарцуулаад гоё хурдан гэртээ ирдэг болчихвол хүүхдүүдээрээ хурдан очих нэ.